Сүний кластер гэж юу вэ? Өглөө бүр бидний уудаг сүү, амтархан иддэг тараг, бяслаг хэрхэн бидний гар дээр ирдэг талаар бодож үзсэн үү? Энэ бол зүгээр нэг үйлдвэрээс гарч ирээд дэлгүүрийн лангуу руу ордог энгийн процесс биш юм. Үүний ард олон зуун хүний хөдөлмөр, олон салбарын уялдаа холбоо бүхий хамтын ажиллагаа бий. Үүнийг сүний кластер гэж нэрлэдэг. Сүний кластер гэж яг юу вэ? Сүний кластер нь малчид фермнээс эхлээд сүү боловсруулах үйлдвэр, тээвэр, худалдаа, банк, төрийн дэмжлэг үзүүлэгч байгууллагууд гээд сүүний салбарт оролцдог бүх талуудын нэгдмэл зохион байгуулалттай хамтран ажилладаг систем юм. Энэ кластерын зорилго бол хэрэглэгчдэд чанартай, аюулгүй, хүртээмжтэй үнэтэй сүүн бүтээгдэхүүн хүргэх. Кластерын оролцогчид хэн бэ? Сүүний кластер нь дараах үндсэн оролцогчдоос бүрддэг. Бэлтгэн нийлүүлэгчид, малчид, сүүний чиглэлийн фермерүүд түүхий сүг хангадаг. Тээврийн үйлчилгээ эрхлэгчид, сүг аюулгүй байдлыг ханган үйлдвэрийн газар руу тээвэрлэдэг. Боловсруулах үйлдвэрүүд, сүг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргадаг. Борлуулагчид, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэнэ. Төр, банк санхүүгийн байгууллагууд салбарт бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Кластер ямар давуу талтай вэ? Кластерын оролцогч талууд уялдаа холбоотой нэгдсэн зохион байгуулалтаар ажилласнаар технологийн шинжилэл, үр ашигтай менежментээр зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр тээвэр, хадгалалт, борлуулалтын зардал буурч, нийлүүлэлтийн сүлжээ илүү оновчтой хялбар болох юм. Малчин, фермер, судлаач, технологийн компаниуд хамтран ажилласнаар тогтвортой үн, баталгаад чанар бүхий сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэнэ. Хэрв Монголын сүүний кластер бүрэн утгаараа хөгжиж чадвал дотоодын хэрэгцээг 100% хангаж, сайн чанарын сүүний чиглэлийн үхрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Мөн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, олон улсын зах зээлд өрсөлдөх боломж бүрдэх ба Монгол сүү дэлхийн тавцанд гарах бүрэн боломжтой болно. Та бидний өдөр тутмын хэрэглээний нэг аяга сүү бол энгийн нэгэн бүтээгдэхүүн биш, салбарын хамтдаа бүтээсэн үнцэн юм. Хамтын өсөлт, хамтдаа Хаан банк.